BDC буюу Business Development for Construction Mongolia гэсэн арга хэмжээ маань бол жил болгон зохион байгуулагддаг. За ерөнхийдөө Монголын барилгын инженеруудын холбоо болон Intellect компаниар хамтарч бол зохион байгуулдаг тийм арга хэмжээ байгаа. За ерөнхийдөө манай арга хэмжээ маань бол яг бизнес хөгжүүлэлт, төсөл хөгжүүлэлт тал руугаа чиглэсэн одоо бизнесийн концепт, төслийн концепт, бизнесийн модель болон яг энэ Монгол улсын хүрээнд бизнес хөгжил буюу барилгын бизнес хөгжлөөр ямар шатндаа яваа юм. Барилгын бизнес хөгжлийн хүрээнд оролцогч талууд нь ямар хүмүүс байгаа юм. Болон одоо яг энэ салбартаа манлайлж буй одоо девелопер компаниудыг нэгтгэх, хамтын ажиллагааг сайжруулах, цаашлаад Монгол улсын барилгын салбарын одоо бизнес хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой тийм арга хэмжээ байнамаа. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн манай энэ жилийн арга хэмжээ маань бол 5 сарын 30-нд зохион байгуулагдана. За тэгээд салбартаа манлайлж буй групп компаниуд бол манай арга хэмжээнд бол оролцож байгаа. За өөрийгөө та товчхон хэлцүүлээд хэдүүлээ подкастаас эхлэе. За маш их баярлалаа. За манай Moncon Group, Moncon Construction компаниг маань бас энэ подкастт дөрж оруулсан та бүхэнд баярлалаа. За тэгээд бидний зүгээс бол манай 360-65 төсөл маань болохоор мандал Moncon Construction компани маань төслөө хэрэгжүүлээд явж байгаа. За би болохоор Moncon Properties компаниг үүсгэх захирал Батмын Мөрөвөгтэй Бата гэж байна. За баярлалаа. За тэгээ ер нь бол бизнес хөгжүүлэлт гэдгийг надад та хэд байна? Ер нь төсөл хөгжүүлэлт гэдгийг юу гэж ойлгож байна? Одоо ер нь хэр одоо чухал асуудал юм бэ барилгын салбарт ер нь? Ер нь бол барилгын компани бол нэг юм тогтмол нэг продуктыг үйлдвэрлээд явдаггүй салбар байгаа. Тэгэхээр одоо юу вэ гэхээр за магадгүй за мандала 360 төсөл, за 360 төслийн үргэлжлэл 365 төсөл гэдэг ингээд төслөөрөө явдаг. Тэгэхээр нөгөө барилгын төсөл маань яг хөгжил маань яаж явдаг вэ гэхээр номер 1-т мэдээж нөгөө төслийн байршлыг тодорхойлно тийм. За байршлаа тодорхойлоо. За нэг энд нэг ийм объект барьж болохоор тийм нэг ийм төсөл хэрэгжүүлж болохоор газар байгаа юм байна. За хоёрдугаар болохоор за энэ төсөл энэ талбай дээр яг ямар төрлийн төсөл хэрэгжүүлэх вэ тийм. Одоо магадгүй за үйлчлэгээний чиглэлээр, офисоор, орон сууцаар, за магадгүй одоо бидний ер нь бол сүүлийн үед хэрэгжүүлээд байгаа нь үйлчлэгээтэй орон сууц гэдэг концепцийг айгүй харж байгаа тийм. За магадгүй юу гэдэг за үйлчлэгээтэй концепц гэдэг тодорхойллоо гэж үзсэн. За тухайн газар дээр магадгүй одоо юу гэдэг за өндөр үнэтэй орон сууц юм уу эсвэл масс барилга юм уу гэдэг нэг газрын хэмжээнээс хамаарат. За тэгээд дараагийн хэсэгт нь юу болох вэ гэхээр тухайн барилга маань өөрөө тэр орчин нөхцөлдөө бас баригдах боломжтой юм. Тэгээ одоо юу гэдэг миний хойно одоо ингээд нэг бүхэл бүтэн ингээд 400 500 айл байхад би бүгднийг ингээд хан хэрэм шиг одоо ингээд хаагаад барилга барих уу барихгүй юу гэдэг ихний одоо нөгөө төсөөлөл бий болж эхэлнэ гэсэн үг тийм. За тэгээд тэрний ардаас яах вэ гэхээр зургийн захиалга буюу одоо мэдээж тэр барилгыг бид нар архитекторын ямар нэгэн шийдэл архитекторын зураг байхгүй болвол бид нар ямар ч төсөв мөнгө бид нар хөгжүүлэлт бол огт байхгүй гэсэн. За тэгээд зургийн ажил маань эхлээд явсны дараа за энэ барилга дээр шаардлагатай хөрөнгө оруулалт хэмжээг баригдах хугацааг тодорхойлох тийм. Энэ ажлууд бол нэн төрөнд хийгддэг байгаа. За тэгээд хоёрдугаарт болохоор яг энэ ажилдаа зэрэгцээд яг энэ барилгыг манай энэ хөрс маань даах уу энэ орчин маань өөр энэ барилгыг хүлээж авах боломжтой байна уу гэдгийг чухалчилж шаарддаг. За үүний ардаас болохоор мэдээж за ийм өртөгтэй бүтгэр орон сууцыг бид нар ямар хуу зах зээл дээр хин хинд танилцуулах хэрэгтэй юм бэ? Хин ер нь манай худалдаа авахч вэ гэд зах зээлийн судалгаа явуулж эхэлнэ. За тэгээд зах зээлийн судалгаа бол яваад эхлэнгүүт магадгүй хэрэглэгчийнхаа нөгөө хэрэглээ зан төлөөс хамаарат тухайн төслийн маань бас нийт одоо хөрөнгө оруулалт хэмжээ маань бас хөдлөх өөрчлөгдөх боломжтой байдаг. За тэгээд тэрний ардаас мэдээж яг хөрөнгө оруулалтын хэсэг рүү орж ирэх. За мэдээж юу гэдэг манайх шиг байгууллагатад нэлээд олон жил болсон байгаа компани болвол хөрөнгө оруулалтын хэлбэрийг ямар хөө байдлаар хийдэг вэ гэхээр одоо мэдээж өөрсдийн хөрөнгө нэгдүгээрт гарна. За хоёрдугаарт болохоор мэдээж одоо дийлэх бизнесүүдийн хийж байгаа банкны зээл ч юм уу те байгаа. За тэгээд 3 дугаарт болохоор нөгөө барилгыг явцын дунд нь одоо борлуулах буюу
худалдаа авахч маань өөрөө хөрөнгө оруулалт байдлаар худалдаа авах боломж олгох чинь. За энэ бас нэг хөрөнгө оруулалт айгүй сонирхолтой гэсэн үг. За энийг хэдүүлээ явандаа дэлгэрүүлж яриа тий. За тэгээд дөрөвдүгürt юу болдгоо гэхээр за манайх бол голомт капитал компанитай хамтраад анх удаага одоо яг барилгын салбартаа хаалттай бонд гаргаж үзсэн. За энэ өөрөө нэг хөрөнгө оруулалтын нэг одоо олон хэсэг буюу одоо солонгорл гэдгийг бас хийж үзсэн байгаа. За нэг эдгээр зүйлсээр ер нь бол барилгынхаа хөрөнгө оруулалтыг тооцож бизнес хөгжлийн хэсэг маань ер нь бол явж эхэлдэг гэсэн үг. Ер нь бизнес хөгжил, төсөл хөгжүүлэлт гэж одоо аль алинаар нэрлэдэг юм те. Ер нь хэн хийд юм бэ? Одоо салбартаа энэ девелопер компаниуд нь хийдэг гэж ойлгож байна. Тэгэхээр девелопер компаниуд одоо тэрийг хийхдээ яаж хийдэг? Ер нь девелопер компани гэж одоо яг хин юм бэ те. Хүмүүс асуусан баг девелопер гэж яриад байдаг. Девелопер нь хийнэ, контрактор, гүйцэтгэгч нь яг ямар учиртай юм бэ? За маш сонирхолтой асуулт байна. За ер нь бол яг девелопер гэж хэмбэ гэхээр одоо яг энэ манай 360-65 төслийн девелопер маань болохоор Монкон Construction компани. За Монкон Construction компани маань нэгдүгürt төслийн бүх одоо зураг төсөл явц бүгднгийн одоо удирдах захиалагч тал гэсэн үг. За одоо юу гэдэг манай Монкон Construction за бид нар ингээд ер нь бол барилгын одоо компани маа тий одоо хүмүүс ойлгохдоор бол барилгын компани тий барилга хөгжүүлэгч компани маа гэсэн хэрнээ бид нар гараад одоо юу гэдэг байшингийнхаа суурийг ухаад бид нар өөрсдөө одоо барилгынхаа бетоныг одоо нийлүүлээд бид нар өөрсдөө одоо юу гэдэг барилгынхаа каркасаа босгоод явдаг зүйл бол огт биш. Ер нь бол мэрэгжлийн чиглэлийн компаниудыг нэгтгээд бид нар өөрсдийн ноу хаваа шингээж хэрэглэгчтэй зориулсан бүтээгдэхүүнийг л одоо бий болгож байгаа одоо барилгын одоо хүмүүс нэрлж байгаа одоо барилгын компани эсрэгээр барилгад хөгжилт төсөл хөгжүүлэгч компани ер нь тэм чиглэлийн үйл ажиллагаа л ер нь бол одоо ойлгохтой ингээд юу гэх юм одоо яг энэ хөгжүүлэх энэ хэрэглэгч нь хийм бэ гэж олж илрүүлэх те хэрэглэгчд одоо хүсэж байгаа бүтээгдэхүүн одоо санал болгох бий болгох тэгээ цаашд нь төслөө яаж явуулах вэ гэдэг тэр цогц төлөвлөлтийг хийж байгаа одоо мэрэгжлийн компани л гэж ойлгоод байгаа шүү дээ. Зөв ер нь яг төсөл хөгжүүлэгч гэхээр мэдээж нөгөө мэрэгжлийнээс гадна хамгийн гол нь инженерингийн шийдлийг маш сайн гаргадаг. Одоо бас нэг рекламц юм болчих магадгүй. Гэхдээ одоо манай Монкон Construction бол яг мэрэгсэн биш одоо инженерийн тоогоор одоо юу гэдэг Монголд бас нэлээд өндөртөө ордог компани байгаа. Тэгэхээр энэ өөрөө юу гэхээр инженер их тэгээд зураг төслийн барилга бүтээцийн тэгээд цахилгааны сангийн электроникийн инженерүүд их байх тусмаа тухайн төсөл илүү орчин үеийн болж эхэлж байгаа гэсэн. Одоо бид нар энэ олон инженер залуучуудынхаа хүчээр одоо энэ 360-65 төслийг нөгөө өндөр барилга биш өндөр зэрэглэлийн барилга гэж хэлэх боломжийг тэдгээр залуучууд маань олгож байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө хөгжүүлэгч гэдэг нь одоо юу гэдэг магадгүй их хэмжээний мөнгөтэй биш их хэмжээний одоо юу гэдэг нэх олон юм барилга угсарч чаддаг ажилчтай гэхээс илүү хөгжүүлэгчд ихтэй болохоор энэ өөрөө яг л одоо таны хэлж байгаа бүтээгдэхүүн гоёлж таарах бүтээгдэхүүн хөгжүүлж чаддаг тэгээд дээрээс нь тэрийг бас буцаагаад зах зээлд хүргэж чаддаг байх нь их чухал болчихж байна. Ер нь бол хоёлаа чи одоо хэдэн метр өндөр барилга дээр одоо суугаад. За яг одоо хэдүүлээ 360 мандала төслийн үзүүлэнгийн байр шоурум байж байна. Тэгээд энэ маань болохоор 22 тохортой гоё. Барилгын маань нийт өндөр бол 108 м өндөртэй. Тэгэхээр хоёул одоо нэг 93 4 м өндөрт сууж байгаа. За яг хаа Улаанбаатар хоттой бол бас нэлээд л хөөрхөн өндөртэй байгаа. Даралт өндөртэй бол бас магадгүй даралт хөдөлгөөр хэмжээний тий өндөртэй байгаа гэсэн. Ер нь сүүлийн энэ өндөр барилга маш их баригт толлоо тий. Энэ яагаад энэ өндөр барилгууд ер нь баригтаад байдгийг. Тэг өндөр барилга барих нь өөрөө одоо компаниас нөө чадамжийг харуулт юм уу тий. Эсвэл энэ улс орондоо оруулж байгаа хувь нэмэр юм уу? Эсвэл энэ салбарын хөгжлийг одоо тодорхойлоод байд юм уу? Ер нь яг яад юм бэ? Маш сайхан асуулт байна. Тийм. Ер нь яг одоо девелопер компаниудын хамгийн номер 1-т боддог зүйл юу вэ гэхээр газар байгаа. Тэгээд газар бол давтагдшгүй. Тийм болохоор магадгүй бид нэр одоо юу гэдэг олон айлыг маш сайн төлөвлөлттэйгээр амьдрах боломж юу гэдэг вэ гэхээр одоо бид нар ч одоо Улаанбаатар хотын нэг А зоонд яг тийм төлөвлөлт хийх одоо газар талбай байхгүй. За дахин төлөвлөлт хийх боломжтой. Гэхдээ дахин төлөвлөлт нь өөрөө нэлээд өндөр зардалтай болж байгаа. Газрынх нь өөрийнх нь зардал. Тэгэхээр бидний хувьас одоо яг энэ 360 төслийг одоо эхлүүлсэн. Одоо 2 дугаар хэсэг буюу 365 төсөл маань одоо 2025 оны 9 сар хавцаар нь ашиглалтанд орох гэж байгаа. За тэгэнгүүт энэ төсөл маань яагаад илүү өндөр болж байгаа вэ гэхээр нэгдүгürt
барилгын объем нь өөрөө багасаад эхлэхээр нийтийн эзэмшлийн талбай, барилгачих талбай багасгаар нийтийн эзэмшлийн талбай нэгдүгээр томорчж байгаа. Хоёрдугаарт жижиг суурин дээр арай олон хүмүүс амьдрах боломжийг бий болгочих. Тэгэхээр энэ өөрөө нөгөө нэг яг хөө мэдээж нарийнхаа өндөр айгүй олон байгаад эхлэв яг хөө энэ өөрөө магадгүй хит их төвлөрлийг бий болох байхаа. Зүгээр бидний хувьас бол яг энэ хоёр төслийн концепц дээр бол илүү өндөр бай. Тэгээ өндрөөс илүү олон зүйлийг одоо 360 мандала гэдэг чи одоо 360 градус одоо толдоорой л гэдэг утгатай тийм утгатай болохоор нөгөө бид нэр илүү өндрөөс харах боломжийг олгоё. Тэгээ дээрэс нь нөгөө одоо манай төсөлчин бол нэг давхартай нэг 5-аас нэг 6 айлтай 7 айлтай л байгаа. Тэгэнгүүт давхартай цөв айлтай байна гэдэг чи өөрөө нэг айлын харуулц хэсэг илүү л том болж байгаа гэсэн. Тийм үндслэлээр ер нь бол бид нэр барилгыг илүү өндөр чиглэл рүү нь явуулж үзье гэдэг үндсэн дээрээс одоо манайх анх яг энэ төслийн зураг төслийг боловсруулад тэгээд яг одоо энэ төслөө харахад одоо юу гэдэг юм Улаанбаатар хоттой тухайн үед нэг 5 6 бичгтэр. Гэхдээ яг орон сууцны чиглэлээр хамгийн өндөр төсөл болж үзсэн. Тэгэхээр нөгөө анх удаага яг ийм маш өндөр одоо юу гэдэг юм бэ 108 метртэй яг оршин суугч одоо амьдрах зорилгоор одоо офис ч юм уу зочид буур ч юм уу худалдааны төв биш зөвхөн амьдрах чиглэлээр барьсан төсөл болж байгаа тийм. Тэгээд яг одоо ингээд мэдээж нөгөө нэг газар маань өөрөө юу гэдэг юм байршил маань өөрөө цэцэрлэгт хүрээлэнгийн одоо нөгөө нэг парк сайд буюу парка одоо цэцэрлэгт хүрээлэнгээ харах зорилттой баригдаж байгаа болохоор илүү олон хүн цэцэрлэгт хүрээлэнг харахын тулд өргөн болчод бусдыгаа дэшээ өндөр болчод олоолаа цэцэрлэгт хүрээлэнгээ харъя гэдэг концепцийг бий болгосны үндсэн дээр бид нар яг энэ төслийг одоо ер нь бол хэрэгжүүлж гисэн. Ер нь одоо барилга салбарч одоо өндөр барилга гэдэг тодорхойлчин тусдаа бүр ингээ тий барилга дотроо тусдаа нэг тийм орон зай байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэний ард одоо гарч даван гарна гэдэг чи одоо бид бол хүмүүс бол хэрэглэгчүүл ингээл заахан баригдчихлаа ямар гоё барилга гээл тий хардаг. Тэгэхээр барихын өмнөх одоо шат нь одоо хэрэг хугацаанд төлөвлөлт нь яваад идэв. За тэгээ төлөвлөлт нь одоо хэдэн жил ч юм уу өгдөг яваа дахиад барих гэж хэдэн жил болдог. Өөрөө нь цаг хугацааны хувьд маш юм урт хугацаанд тэр урт хугацаанд эдийн засаг маань одоо яаж шилбэлдэж явдаг вүлээ тий хүмүүсийн худалдаа чадамж хэрэглэгчийн нөгөө хүсэл эрмэлзэл байнга л ингээл өөрчлөгдөж байдаг. Тэр болгон дээр нь яаж тасан зогцож одоо ард нь гарч чадж байна. Энэ дээр бол бас товчхон хариулт өгөөч. За би танд яг нөгөө яг товчхон гэсэн чи бас яг миний бодож исэн зүйл байна гэж хөрөнгөж. Одоо би ер нь 3 хэсгээс бүрдүүлж яриул их сонирхолтой болов гэж бодлоо. За нэгдүгээр хэсэг нь юу вэ гэхээр яг ийм өндөр барилгыг Монгол улсын хэмжээнд яг нөгөө стандарт маань яг тэр хүртэлх хэмжээнд бүр 100% хөгжөөгүй байсан үе. Одоо бид нар чинь 6 жилийн өмнө анх барилгын суурь эхэлчихсэн. Тэгэнгүүт нэгдүгээрт энэ барилгыг хөрс маань даах уу? Хөрсний шинжилгээ тий. Хоёрдугаарт энэ барилга маань өөрөө газар хөдлөлтөнд одоо барилга маань биш энэ орчин маань өөрөө газар хөдлөлтийн магадлал хэр өндөртэй юм буюу сейсмологийн шинжилгээ болж. Гуравдугаарт болохоор энэ барилга өөрөө одоо хэр их хэмжээний салхины дац авах вэ? Энэ бүс өөрөө одоо юу гэдэг одоо манай орчин тойронд байгаа барилгууд бол дунджаар нэг 50 м өндөртэй байгаа. Энээс ахаад 50 м дээшээ гараад эхлэхээр салхинд хэр их хэмжээний цохиул одоо нөмөргүй гэсэн үг шүү дээ. Тэр хэр их салхи нөлөөлөх вэ гэдэг. За тэдгээр одоо шинжилгээнүүдийг номер 1-т хийх хэрэгтэй болчихно. За тэгээд инженерингийн чиглэлээс энийг номер 1 за мэдээж яг каркас, барилгын фасад, цонхны одоо хэмжээ тэгээд дээрээс нь барилгын одоо электроникийн хэсэг, цангийн хэсгүүд бол мэдээж дагалдаж бол хийгдэж байгаа. Зүгээр бусад барилгуудаас нөө өндөр барилгын одоо шаардлага нь юу гэхээр саяны зүйлс маш чухал байна. За хоёрдугаар хэсэг нь болохоор одоо яг барилга баригдах хэсэг байгаа. За энэ нөгөө санхүүжилттай хэсэгтэй бас нэлээд холбоотой байгаа. Тэр нь юу вэ гэхээр за өндөр барилга өөрөө одоо за барилгын суурийг одоо бид нар чинь ингээд газраасаа доош 12 м-ийн гүнд ухаад тэгээд одоо за мэдээж нөгөө манайх чи 12 м-ийн гүнд ухахаар хүүшээ эн чи ус гарахгүй юу гээл те. Тэнгүүд манай Moncon Construction-аас яасан бэ гэхээр Монголд анх удаага яг хөрсний ус зайлуулалттай технологиор одоо 6 цооног ухаад тэндээс ингээд 3 шугамаар усыг зайлуулж агаад тэр тухайн бүстэй ямар ч усгүй хуурай болгож байгаа суурай хийсэн гэсэн. За тэгэхээр нөгөө нэг за тэгээд мэдээж нэлээд ажил болоо суур хийгээд барилга босч гарч ирж итэл үсрээл нэг 4-5 давхар лууга гараад ирж итэл яг өөл болчихно.
За өвөл болчоор яг барилга зогсох хэрэгтэй. Тий. За тэгэнгүүт за дараа жил дулаараа за бид нар чинь бэлтгэл ажилдаа бэлтэж байгаа дулаараад арилгаа бариад эхэлж ил. За бид нар карказад дуусгаад доороосоо ингээд юу гэдэг нь битүүлээд эхэлж байгаа ахаад яах вэ? Ахаа өвөл болчихно. Бидний нөгөө нэг одоо цагуурын онцлог болчихж байгаа. За тэгээд нэг битүүлж аваад тэгээд дулаанаа авч амжих юм бол дараагийн ажилдаа орно гэсэн. Тэгэхээр өндөр барилга өөрөө яагаад өндөр хэрнээ объем томтой барилга өртөг өндөртэй болоод байгаа шалтгаан нь юу гэхээр баригдах хугацаа нь өөрөө айгүй урт болчихж байна. За ингээд 2 дахь хэсэг нь явчихж байна. За 3 дахь хэсэг болохоор мэдээж нөгөө өндөр барилга болоод эхлэхээр түрүүн бол хэдүүлээ ингээл нэг суур гадна тал ярьсан шүү дээ. Тэнгүүд дотор тал болоод эхэлж байна. За дотор талдаа яад гэхээр номер 1-т аюулгүй байдал болчихж байна. За одоо юу гэдэг нь 108 м барилга дээр газар хөдлөлт, галын аюул, усны аюул тий одоо өөр магадгүй салхи ч юм уу тий бусад аюул үүсэх үед одоо энэ дотор амьдарч байгаа хүнээ бид нэр хэрхэн одоо аюулгүй хамгаалж магадгүй аюулгүй барилгаас зайлуулах вэ яаж гарах вэ гэдэг чи одоо бүр айгүй чухал хэсэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэгдүгээрт одоо энэ барилга дээр аварын шат гэж байдаг шүү дээ. Энэ барилга дээр аварын 2 шаттай байдаг. Нөөц шаттай гэсэн үг. Доошоо одоо урууддаг шат байдаг шүү дээ. За нэмэлтээр 11-р давхар дээр бид нэр цуглах цэг буюу одоо галын үед ч юм уу эсвэл газар хөдлөлтийн үед цуглах цэгийг бас бий болгосон байгаа. За тэгээд мөн одоо юу гэдэг за мэдээж айл болгонд бол нөгөө нэг аварын шатууд бол байрлаж байгаа. Нэмэх нь бид нэр 25 дугаар давхрынхаа дээвэр дээр онцгой үед ашиглах зорилгоор нисдэг тэрэгний зогсоол хийсэн байна. Тэгэхээр нөгөө мэдээж онцгой үед ашиглаж байгаа нисдэг тэрэг маань бас нэг за миний сонсч ирсэнээр нэг 16-аас 20 хүний судалтай буюу хүнд даацсан одоо нисдэг тэрэг болоо авчихсан. За тэр буухын тулд нэлээд өндөр цохилт өгдөг барилга дээр. За тэрэнд зориулсан бас нэг бид нар нисдэг тэрэгний зогсоолыг бий болгосон. За тэгээд дотроо нөгөө нэг мэдээж нөгөө гал гарч байгаагаа энэ өндөр барилга дотор ч хаана явж байгаа мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө зарлан мэдээлэх систем, тий галын систем. За тэгээд дээрээс нь нөгөө аюулгүй үед хийгдэх одоо нөгөө нэг одоо зарлан мэдээлэх нь одоо юу гэдэг нь та 5 дугаар давхартай байгаа бол доошоо одоо юу шатаар гараад гэдэг нөгөө харилцагчтай мэдээлэл өгөх одоо оршин суугчтай мэдээлэл өгч тэр хүн өөрөө одоо мэдээж айгүй өндөр сандралтай байгаа шүү дээ. Тэр үед одоо хэрхэн 50 гарах вэ гэдэг талаасаа гээд ингээд ердөөсөө манай яг нөгөө саяны 3 өндөр барилга дээр бид нарт хамгийн мэдээж яг стандарт өндөртэй барилгууд бол нэлээд барьсан. Яг өндөр барилга дээр гарсан хамгийн гол топ 3 хэсэг бол яг энэ хэсгэл надад санагдсан. Одоо сүүлийн одоо барилгууд өөрөөр гэсэн нэг концепттэй болчиход байгаа шүү дээ. Тэр нэг концепттэй ялгаралтай явж зах зээл дээр өрсөлдөхөөцтэй нэг талаасаа өрсөлдөхөөц нөгөө талаасаа бас хэрэглэгч хүлээж авах үнцгэн ч одоо арай нэг өөртэй нийгэм талаасаа одоо салбарын хөгжил талаасаа ч тэр бас нэг одоо салбартаа байхгүй айтайхан бүтээн байгуулалт хийчихье гэдэг тийм асуудал байх шиг байна. Тэр концепт хөгжүүлэлтэн дээр таад маань хэр сайн одоо судалж харьцуулж юу н харж байгаа нэр нь одоо яг энэ хөгжлийн шатнд концепт талдаа за бид нар бол бас 360 мандала төслийг хэрэгжүүлэхдээ одоо энэ навчи хэлбэртэй шүү дээ. Яг энийг хэрэгжүүлэхдээ бол бид нар юу гэдэг те зураач хүн нөгөө багс биер зотон гурыг үнэлэхээс илүүгээр тэр зурагдж байгаа зургийг илүү үнэлэх ёстой гэж тэр одоо юу гэдэг үнэлэмжээр бид нар илүү харсан. Тэгэхээр нөгөө Улаанбаатар хотод нөгөө гоо зүү нэмсэн тий. Тэгээд дээрэс нь бас архитекторийн бас нарийн шийдлийг бас гаргасан. Нарийнхаа өндөр хэрнээ дахиад дээрээс нь нэмээд нэг юм навчи хэлбэртэй байрлна гэдэг бол яг архитекторуудын хувьд бол бас нөгөө нэлээд хүнд даалгавар бол болсон. Гэхдээ бид нар давж гарсан гэдэг үндсэн дээрээс харах юм бол шийдэл бол бид нар за Монкон construction компани Монгол улстай Улаанбаатар хоттой бас нэг юм чимэг болсон нэг барилгыг бид нар яг ийм барилгын чадамжтай үедээ барих ёстой байна гэдэг үндслэл дээрээс 360 төслийг бол бид нар хэрэгжүүлсэн байдаг. Тэгэхээр мэдээж та бүхэн маань ч гэсэн нэг цэцэрлэг төрөлнгээс ч юм уу те эсвэл маршлаас эсвэл одоо шинэ одоо гүүрээр даваад одоо ороод ирж байхад бас нэг юм айгүй айтайхаа нэг юм шилэн барилга биднийг өгтөж байгаа. Тэгээд нэг юм бас л нэг гадны дотны жуулчд нэг юм хөрөнгө оруулагч хүмүүсийг ингээл авцраад үзүүлэхэд за бид нар нэг юм чадамжтай компани шүү гэдэг талаасаа бас нэг нөгөө талаасаа харагдсан. За бүр нөгөө талаас мэдээж нөгөө манай одоо байгууллагын маань одоо яг үүсгэн байгуулагч одоо залуучууд маань
илүү нөгөө залуу байсан зоригтой тэрэндээ бас илүү их ийм өндөр барилга руу манайх бас орсон болов уу гэж зоригтой хийж чадсан. Тий, зоригтой орсон, зоригтой ашиглалтанд орсон. Тэгээд бас нөгөө яг энэ төслийн үед бас нэг ийм их сонин зүйл бид нар бас давхцсан. Түрүүний яриан дээр ярих гэж байгаад орхигдуулчих. Бид нар чинь яг энэ 360 мандала төсөл бол нэг дайн үдсэн. Тэгээд дээрэс нь нэг маш том хэмжээний цар тахал үдсэн байлаа. Тэгэхээр мэдээж нөгөө маш олон бизнесүүдийг ер нь хөл дээр нь сөхрүүлэх хэмжээнд дээр авчирсан зүйл бол одоо энэ өөрөө цар тахал ардаас нь гарсан одоо дайны асуудал. За мэдээж тэр бол нөгөө нэг тээвэр логистик асуудал айгүй хүндэрсэн байхгүй. Тий. Тэгээд тэрний холбогдлолтой бид нар бол ер нь маш хүнд замыг яг энэ 360 дээр бол туулсан. Гэхдээ мэдээж нөгөө бидний хувьас яг давж гарахдаа 3 зүйлд маш талархалтайгаар давж гарч чадсан. Нэгдүгээр болохоор бид нар нэг ч ажилчтай цомогтголгүйгээр энэ төслийг та дөрөв ярьж байсан шүү дээ. Нөгөө нэг одоо нийгмийн хариуцлага гэдэг талаасаа бид нар бол нэг ч ажилтнанд цомогтохгүйгээр хоёрдугаар болохоор бид нар барилгын дундуур захиалга хийгээд явж байгаа захиалагч нартай анхны амлсан яг бидний хүрнэ гэсэн одоо юу гэдэг стандарттай бид нар хүрч чадсан. Гуравдугаар болохоор за цаг хугацааг хамгийн наан байж чадхаараа хичээсэн байна. Тэгэхээр нөгөө мэдээж одоо юу гэдэг за бид нар сангийн нэлээд томоохон захиалга хийгдсэн байгаа. Тэр маань одоо гайл дээр ч юм уу эсвэл тээвэрлэл дундаа гатсан байлаа гэхэд бид нар ямар нэгэн бүтээгдэхүүнээр тэр бүтээгдэхүүнээр ижил төстэй бүтээгдэхүүнээр орлуулаагүй зөвхөн тэр одоо евро стандартынхаа Германаас захигдж ирж байгаа бүтээгдэхүүнээ бид нар хүлээсэн. Тэгээ энэ өөрөө нөгөө хүлээн гэдэг чинь өөрөө цаг хугацаа мөнгө те зөндөө зүйлүүд байсан боловч бид нар тэр стандартаа заавал барих хэрэгтэй гэдэг үндсэн дээр хүрч чадсан. За одоо бидний л одоо хамгийн том бахархал болсон хэсэг байна. Одоо энэ сүүлийн үед хэрэглэгч өөрөө айгүй ухаачсан хэрэглэгч одоо сонголт ихтэй болсон тий. Тэгээ хэрэглэгч талаас харуул ер нь хэрэглэгч нь сүүлийн үед юу хүсдэг болсон юм бэ? Тэр хүсэлтэнд тааруулсан бүтээгдэхүүнээ та одоо яаж нийлүүлж чадчих юм? Хэрэглэгчээр нь яаж одоо ингээд судлаад тодорхойлоод тэр хүмүүст илүү хурж ажиллаж байна ер нь. За хэрэглэгчд маань ер нь яг ингээ хараад хахаар их олон хувьсаж эхэлж байгаа л да. Одоо өөрчлөгдөж эхэлж байгаа. Их олон сегментд ч бас хуваагдаж эхэлж байна. За магадгүй одоо юу гэдэг худалдаа авалтын зан төлөв өөрөө сургуулийн бүс. Сургууль одоо хүүхдүүдийн сургуультай их ойролцоо гэдэг талаасаа илүү их одоо хардаг болсон болоо да гэж нэг хэсэг үүсч эхэлж байна. Энэ бол одоо баг цоо шин төрлийн сегмент болоод эхэлж байгаа байхгүй тийм. Сургууль дагсан. Хуучин ч нөгөө нэг манай гэрийн хажууд сургууль байдаг гэх тий. Одоо манайх би баг байхдаа 1-р оролт байсан. Манай хажууд 81-р сургууль, 36-р сургууль гэж байдаг байсан тий. Одоогийн бидний төлөвлөлт болохоор нөгөө яг хувийн сургуулиуд арай илүү их одоо манай энэ хавьд бол төвлөрсөн. Тэгэнгүүт тэр сургуулаа дагаж очиж амьдрдаг тийм төвлөрөл рүү ер нь илүү их ороод байгаа юм шиг харж байна. За эхний сегмент. За хоёр дахь нь болохоор мэдээж нөгөө түрүү нэг хоёлоо нэг цогс ярилцж ирсэн нөгөө худалдаа өгч нар маань нэг юм амны орон сууцанд одоо нэг юм уулын мухарт те за яг магадгүй манай ганц хоёр худалдаа өгч маань сонсоод бас жоох ууралж магадгүй уучлаарай. Гэтэ тийм уулын мухарт те ингээд нэг айгүй том хаустай 200-300 м квадрат хаустай тэр дотор гоё бэлтгэлийн өрөөтэй те гоё саунтай гоё жакузитэй за бүр зарим нь бассейнтэй байгаад ингээд амьдрах гэсэн чинь юу үссэн бэ гэхээр ганцаараа ердөөс community үүсдэг юм. Саунда хүн ганцаархнаа суудаггүй тий. Фитнес дотор ингээл ганцаархнаа хөөж хийж чадчихна гэдэг. Нийгмийн хэрэгцээ тий. Нийгмийн хэрэгцээ дутаад эхэлсэн нэгдүгээр. За тэгээд хоёрдугаарх нь юу болсон бэ гэхээр мэдээж нөгөө манай Улаанбаатар хот ч өөрөө бас одоо яг шинээр нөгөө мутацчлагдаад бий болж байгаа зүйл нь юу гэхээр түгжирлийн асуудал. Түгжирэл буюу миний ер нь бол амьдралын циркл хаана явж байгаа вэ гэдгээс хамаарат эхэлсэн. Тэгээд ер нь бол ийм одоо хотоос нэлээд зайдуу ч юм уу тиймэрхүү амьдралтай хүмүүст бас бид нар хандсан. Гээ та бүхэн маань яг хоёр газар амьдарсан ч бол наашаа бас ирж амьдраад үзээч. Бид нар таны одоо юу гэдэг өглөө ингээ гой цонхороо хараад вьюг ч бид нар бас бий болгож чадчих байгаа болохоор та сонирхоод үзээч. За тэр талаас за 3 дахь хэсэг нь юу вэ гэхээр манай одоо дундаж одоо юу гэдэг дундаж төвсний насны залуучууд маань одоо юу гэдэг хөдөлмөр эрхлэлтээр одоо хамгийн өндөр
байгаа ч одоо нэг 70-аас 80 оныхан байгаад байгаа шүү дээ тий. Тэдгээр одоо шинээр бий болж буй зах зээл рүү бид нэр бас хандж эхэлсэн. Одоо юу гэдэг нь за манай нийт худалдаа авалтын бараг нэг 50-60% нь бидний ямар нэгэн одоо харилцагчийн холбоотой хүмүүс байдаг. Одоо юу гэдэг Мандала хотхон байна шүү дээ. Одоо энэ 360 Мандала хотхны хойно баригдсан. Мандала хотхноос одоо юу гэдэг манай нийт худалдаа авалтын бараг 20-30% байдаг. Шилжиж орж ирж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө нэг яг хав тэр нь юу болж байгаа гэхээр за мэдээж орчноо сайжруулахаас гадна нөгөө нэг яг одоо орон сууцныхаа чанарыг үнэлгээг хөрөнгө оруулалтаа сайжруулах гэдэг үндсэн дээрээс бас одоо дараагийн шатлбар руу орж иж байгаа хүмүүс бас байгаад. За гурав дахь нь бол яг хав хаустай жоохон төстэй дөрөвдөг нь хаустай төстэйвтер боловч нөгөө нэг юу гэдэг тэр түгжирлийн асуудлаас цухтаж ирсэн хүмүүс айгүйх байгаа. Одоо нөгөө дэх үед яг намайг үйл хөдлөлийн чиглэл рүү яг ингээ нарийн ажиллаад эхэлж явах үед зайсангаас нүг цаг болсноо ч гэдэг юм уу те асуулт нэг орж ирж исэн те тиймэрхүү төрлийн нөгөө нэг юм хөдөлгөөнүүд одоо ер нь айгүйх үүсч эхэлсэн байна. Тэгээ тэрэн дээр ер нь бол бас бид нар ер нь хэрэглэгч бас нэлээд сайн сегментчилж эхэлсэн. Ер нь нэг иймэрхүү л дөрвөн хэсэгтэр. Ер нь Монгол одоо хэрэглэгчд гэх юм уу те Монгол хүн тавчхан дэлгэхэд ер нь яг юу гэсэн байгаа юм бэ? Үйл хөдлөхөөс одоо танаа одоо гоё бүтээн байгуулалтаас ч юм Монгол хүн талдаа ёсвол одоо харуул яг юу вэ шийдэж өгвөл Монгол хүмүүс сэтгэл ханамжтай байдаг. Ер нь яг би бас гадны олон орнуудаар явж одоо ижил төстэй бүтээгдэхүүнүүд бол одоо төслүүдийг бас судалж ирсэн. Тэгээ ер нь бид бүгдээр л одоо хүн төрөлхтөн бол ижилхэн л зүйл хүсдэг юм бэл. Нэгдүгürt аюулгүй, тав тухтай, тэгээд сайхан орчин, тэгээд сайн хөрш хүсдэг юм. Өдөөсөө л энэ л бидний хамгийн л гол хүсэж байгаа зүйл. Тэгэхээр бид нар яг тэр үндсэн дөрвөн хэсэг дээрээс л одоо задраал одоо юу гэдэг манай Монком бол арай нэг ийм жанрын барилга руу илүү их ордог те одоо юу гэдэг те доороо одоо манай 360 ч болохоор 1-2 дугаар давхартаа нөгөө commercial буюу нийтийн үйлчилгээтэй те 3 давхартаа болохоор бассейн байна. Одоо тал хэсэг нь тал нь болохоор одоо фитнес байна те. Тэнгүүт нөгөө үйлчилгээг илүү оршин суугчтай хандсан байдлаар одоо бий болгодог. Тэгээ үлдсэн 4-өөс 25 дугаар давхар болохоор тэр чигээр орон сууцны байдал. Тэгэхээр нөгөө яг тэр хэсгийг нь манайх бол яг одоо манай Монкон стил бол арай илүү нэг энэ тал руугаа илүү хандсан одоо олон нийтийн ресторан ч гэдэг юм уу олон нийтийн томоохон супермаркет гэхээс илүүгээр бид нэр бол яг нэг ийм хотхны төвшөнд л ер нь бол аль болох үйлчлэгийг нь төвлөрүүлээл ер нь явах сонирхолтой байдаг. Одоо энэ компаниудыг хараад хад одоо нэг хэсэг нь бид нар л девелопер шүү тий. Нэг хэсэг нь construction хэсэг шүү гэдэг ч юм уу тий. Тэгээ бүр зургийн компаниуд хүртэл зөвхөн бид нар одоо барилгын архитектурын зураг БА талдаа ч юм уу эсвэл концепт талдаа илүү мундаг гэдэг ч юм уу тий. Бус нь бол яг энэ техникийн талдаа илүү чадвартай гэдэг ч юм уу. За нэг үед одоо бүх нэг компани гарч ирэл одоо ингээл бүгдийг хийдэг байлаа шүү дээ. Угсралт зургаач чинь, угсралтаа чинь, тэгэл борлуулалтаа чинь тий. Тэгэл хөгжилтөө хийгээл явдаг гэсэн бол өнөөдөр бол ингээд харьцангуй ингээд чиглэлийн мэрэгсэн компаниуд маш их бий болж байгаа шиг байна л да. Та энэ яг одоо мэрэгжлийн энэ өнцөг дээр ч юм уу өөрсдөө аль талдаа илүү ингээд одоо хойштой өрнө байна гэж харж байгаа. Ер нь одоо ингээд одоо гүйцэтгэл талдаа шиг ингээд илүү явах юм уу? Эсвэл яг юм инженеринг талдаа илүү явах юм уу? Эсвэл энэ девелопер талдаа илүү ингээд өөрсдөө таниулаад явна гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд бүх тал дээр яг өөрсдийн хамаарлах ингээд чигэд энэ компаниуд ингээд чигэд ингээд явж байгаа юм уу гэдэг ч юм уу. Тэр талын нэг бодлого гэсэн юм ер нь байгаа ер нь. Яг мэдээж нөгөө бидний нэг юм ас яраа тийм үнц зүст маань юу байдгүй гэхээр мэдээж девелопер бол номер 1-т байгаа. За 2-дугаарт болохоор инженерингийн хөгжил, архитектурын хөгжил. Энэ гурвал ер нь бидний хамгийн гол хэсэг. Ягаад тэгэхээр девелопер өөрөө одоо юу гэдэг технологийн хөгжил, инженерингийн хөгжил, тэг барилгын хөгжлийг мэдэхгүй бол хизээч яг нөгөө цэвэр девелопер өөрөө болж чадахгүй байгаа даа гэдэг. Гэхдээ энэ яг олон улсад арай өөр баг. Монголд бол одоо Монголын орчин бол арай өөр бизнес орчин байгаа даа шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нар ч юм бол одоо яг барилгыг нарийн технологиор сүүлийн нэг эдгээр жилээр барьж байгаа арт түмэн шүү дээ. Тэгэхээр яг энэ технологи сайн мэдэхгүйгээс болж маш сайн девелоперууд орж төслүүд дээр бас баг зэрэг саатах тий
За заримдаа за яг арай ч одоохондоо фейлдсэн төсөл байхгүй шүү. Тэгэхээр нь их удаан сааруулж байгаа төслүүд их байна. Дээрээс нь зураг архитектор чиглэлээрээ бас хөгжил нь өөрөө бас яг бидний хэмжээнд одоо юу гэдэг юм. Бид нар өөрсдөө зураг архитектурыг маш сайн ойлгож иж гадны компаниудтай харилцаж чаддсан юм. Одоо бид нар 360 мандала төслийг одоо Хонконгод очиж зургаа одоо авторлуулж байгаа байхгүй. Тэгэхэд бид нар өөрсдөө зургаа мэдэхгүй бол үшээ энэ чиний миний 120 метрийн одоо өргөнтэй байсан багныг яагаад 160 болгох ч болохгүй би ер нь танахаар авторлуулах боллоо гэх юм бол энэ өөрөө яг зургийн чиглэлийн мэдрэмж мэдлэг өөрөө султай байна л гэдэг үс. Тэгэхээр яг ер нь саяны 3-ыг л одоо тулгын 3 чулуу болгож л одоо хөгжүүлэх чухал байна. Тэгтээ бас нэг юм ойлголт байгаа. Девелопер гэхээр одоо орон сууцны төслүүд хийдэг девелоперууд тий. Худалдаа үйлчилгээний төсөл хийдэг девелоперууд эсвэл офисын барилгаар дагнасан девелопер ч юм уу тий гэдэг ч юм уу. Тэр талын девелоперууд илүү тэр талдаа илүү нөгөө мэрэгшээд илүү тэрийг мэдрээд явдаг байх гэж бол бодоод байна. Танах нэг аль талдаа юм бэ? Эсвэл бүгдэн дээр нэг зэрэг ингэ явж байгаа ер нь. Тийм үнцэг байна уу ер нь? За Mongkong Construction компанийн хувьд бол ер нь илүүтэйгээр одоо орон сууцны чиглэл рүүгээ одоо бид нар одоо яг за ингээд нийт хэрэгжүүлсэн төслүүдийг буюу өөрийн хэрэгжүүлж байгаа төслүүд дээр бол за бараг нэг 70-80% нь бол орон сууцны төсөл юм. За гэхдээ манай яг нөгөө хоёулаа ч нөгөө яг манай 365 гэж яриад байгаа болохоос бид нар ч одоо Mongkong Construction компани маань яг нэг юм нийтэд танигдаагүй хэлж яриаггүй айгүй олон төслүүдийг Монголд хийжсэн. За одоо нөгөө оюун толгойн бүтээн байгуулалтанд бол манайх одоо сүүлийн 5-6 жил одоо ингээд үндсэн гүйцэтгэгчээр орж ажил хийгдэж байгаа. Нэмэх нь одоо юу гэдэг манай дээр чинь 7-8 сургуулийн одоо сургууль гэдэг нь өөр иж бүрэн сургууль цэцэрлэгүүдийн нэмэх нь одоо бид нар бас одоо барилгаас гадна одоо энэ одоо Улаанбаатар хотын баруун бүсийн усан хангамжийг сайжруулах төсөл дээр одоо ажиллаж байгаа. Энэ өөрөө тийм мэдээж нөгөө хамгийн гол хийгдэх зүйл бол хэмжээний нөгөө усыг тээвэрлэх одоо шугамыг л бэлтгэж байгаа энэ ажлууд дээр явдаг. Тэгэхээр нөгөө бидний хувьд бас яг дан бас девелопероос гадна маш сайн инженерингийн хэсэг гэдэг нь бас эндээс бас тий харах боломжтой. За дахин зөвлөгснөөс одоо орон сууцжуулах гэсэн үг тэ нэг талаас бас тий. Тэгэхээр орон сууцжуулалт дээр орон сууцны энэ төслүүдийн санхүүгийн схем ер нь санхүүжилт нь ямар түвшинд байгаа юм бэ? Ер нь одоо орон сууцны санхүүжилтийг ер нь яаж хийвэл илүү хорцтой, өгөөжтэй ер нь явж болох вэ? Тэрэн дээр нь таад маань ямар сууцны төслийн санхүүжилт гэсэн үг. Тийм. Төслийн санхүүжилт нэг талдаа төслийн санхүүжилт нөгөө талдаа хэрэглэгч тий асуудалгүйгээр одоо орон сууцнд орчтой. Тэгэхээр аль талдаа өгөөжтэй тийм санхүүгийн хөлбөр ер нь байна Монголд. За мэдээж нөгөө одоо бидний одоо сүүлийн 10 хэдэн жил явагдаж байгаа нөгөө ипотекийн зээл гэдэг байгаа тий. За 8% байж байгаа 6% болсон. За мэдээж нөгөө хэрэглэгчдийнхаа одоо хүсэл хандлагаас хамаарат одоо юу гэдэг нэг хэрэглэгчд гарах одоо зээлийн хэмжээ тодорхой болж өөрчлөгдөж ихэлсэн ч гэдэг юм уу тий. Эдгээр зүйрлэлтэй холбогдуулаад ер нь бол нэг юм энэ өөр цензур 80-аас доош метр квадрат. Тэр зах зээл маань Улаанбаатар хотод болон Хөдөө орон нутагт маш сайн хөгжсөн. Үнэхээр сайн хөгжсөн. Энэ өөрөө барилгажилт тэгээд дээрээс нь орон сууцжуулалт гэдэг зүйлд маш сайн эргээр нөлөөсөн. Тэгэд энэ нь нөгөө талаасаа одоо бидний харж байгаа зүйл юу гэдэг вэ гэхээр мэдээч нөгөө одоо Улаанбаатар хот чинь бидний нэлээд томоохон зорилгоудын нэг бол утаанаас салах, хөрсний бохирдлоос салах, дэд бүтцтэй болох гэдэг зүйлс дээр нэлээд том хувь нэмэр өгж байгаагаас гадна одоо юу гэдэг за Mongkong Construction компани бол илүү юу гэдэг стандарт сайн зэрэглэлийн орон сууц руу илүү одоо барилгаа илүү одоо төслөө хэрэгжүүлдэг. Тэгэхээр мэдээж нөгөө шатлбараараа одоо юу гэдэг за магадгүй одоо 2 хост нийлээд шинэ байранд орох. За шинэ байранд орсон айл бүл нэмж орон сууцныхаа хэмжээг томруулах. Орон сууцны хэмжээгээ томруулсан айл орон сууцныхаа амьдрах орчин сайжруулах гэдэг. За тэгэнгүүт биднэрт хамгийн том байгаа зах зээл юу гэхээр орон сууцныхаа орчин сайжруулах гэсэн зах зээлийг бид нар илүү хардаг. За тэр нь юу вэ гэхээр одоо юу гэдэг манай Мандала гарден төсөл бол манай яг ойр хавцаа
барилга жил эхлээд их удаагүй ч гэсэн тэндээс бас л орчноо сайжруулах гэж ирж байгаа хүмүүс айгүй их байдаг. Тэгэхээр энэ өөрөө бидний хувьд маш том зах зээл байгаа. Ипотекийн зээл гараад ч юм уу эсвэл одоо нөгөө гэр оруулалтыг дахин төлөвлөлт, орон сууцны дахин төлөвлөлтүүд яваад тэгээд тэдгээр хүмүүс маань дараагийн шатанд очиж одоо орон сууцаа сайжруулах, орчноо сайжруулах гэх тэдгээр хүмүүс маань бол бидний харж байгаагаар бол хамгийн том зах зээл гэдэг. Ер нь энэ үйл хөдлөлт төр нэг үнцэн гэдэг асуудал байгаа шүү, тэ. Үнцэн одоо нүдэнд харагдах үнцэн, харагдахгүй үнцэн ч юм уу, тэ. Тэгэхээр үнцэн талдаа таад маань яаж ямар үнцнийг хүнд хэрэглэгчтэй нэг талдаа нөгөө талдаа хамтарч байгаа компаниудтай, тэ. Магадгүй нөгөө талдаа нь улсын хоорондоо салбартаа ч юм уу үнцнийг яаж бүтээгээд энэ төр үнцэн тал дээр компани хувьд одоо өдөө хүртэл ямар үнцнийг бүтээсэн. За бидний хувьд бол яг одоо бүтээлцэж яваа хамгийн том үнцнүүдийн нэг бол одоо байгаль дээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй гэдэг одоо төслүүдээ бүгднгийн тэр чиглэл рүү бүгдийг харуулж ирсэн. За энэ яадгүй гэхээр мэдээж нөгөө эрчим хүчний хэмнэлттэй орон сууц бол энгийн орон сууцнаас бага зарцуулалт удаан хугацаанд гаргадаг. Одоо магадгүй юу гэдэг би энгийн хүнээс одоо энгийн орон сууцнаас 27% илүү эрчим хүчний хэмнэлттэй гэх юм бол би явандаа танаас 27% бага зарцуулалт гаргадаг. Мөнгө бас бага гаргасан тийм. Тий одоо энэ ч өөр хэрэглэгчийн одоо ирээдүйн зарцуулалтыг маш сайн буулгаж байгаа гэсэн. Яахав мэдээж яг эрчим хүчний хэмнэлттэй байгальд ээлтэд технологиор барилгыг барина гэдэг нь өөрөө бас ялтчгүй зардал бас жоох нэмэгддэг. Өртөгсөх бах тийм. Урт хугацаанд зардал нь өөрөө бас одоо ингээд нөхөгдөх боломжтой. Хөрөнгө оруулалт байдлаар орж ирдэг. Тэгээд сүүлийн үед нөгөө барилгын одоо барилга санхүүжүүлэх зээл маань өөрөө одоо энэ ногоон зээл гэдэг зүйл маань одоо гараад ирсэн. За одоо бидний хувьд бол Хаан банк, Голомт банктай одоо хамтарч ажилладаг. Энэ дээр яадаг вөхөр мэдээж энгийн зээлийг одоо энгийн орон сууцны төслийг бодвол мэдээж хөнгөлөлттэй байгаа. Хоёрдугаарт бидний хамгийн гол худалдаа авагч нарын маань худалдаа авах боломжийг нь одоо ногоон орон сууц худалдаа авах зээлээр санхүүжүүлж байгаа гэдэг нь мэдээж нөгөө одоо орон сууц худалдаа авахд бас нэг айгүй чухал хэсэг бол мэдээж төлбөрийн нөхцөл болж байгаа шүү дээ. Тэр нөхцөлд маань бас маш эргээр нөлөөлж байгаа. За энэ өөрөө буцаад нөгөө нэг бид нар одоо бидний бий болгож байгаа одоо энэ Монгол улстай мэдээж одоо хамгийн гол зүйл бол уур амьсгалын өөрчлөлт те дэлхийн дулаарлын л одоо эсрэг бас хийгдэж байгаа зүйл нь бид нар нэг 27%-аар одоо хувь нэмрээ оруулж ийн удаа гэдэг тийм зүйл нэгдүгээрт байгаад байгаа. За хоёрдугаарт болохоор мэдээж томоохон хотууд одоо томоохон үл хөдлөхүүд дээр л ер нь бол одоо юу гэдэг нь за Нью-Йорк ч гэдэг юм уу те одоо Лос Анжелес ч гэдэг юм уу бүгдээр л яг эсвэл бүр одоо Европын хуучин хотууд бол ингээд хуучны барилгуудаараа л үнцнийг авцардаг те яг тэрнтэй адилхан энэ бид нар бол одоо Монгол улсын хэмжээний нэлээд хэмжээний одоо хөрөнгийг бий болгож байгаа. Тэгээ дээрэс нь одоо хөрөнгийг худалдан авч хөрөнгийг одоо юу гэдэг нь цааш нь арвижуулах сонирхолтой худалдаа авагчтай бас илүү таатай зүйлсийг бий болгох юм болов уу гэж бидний зүгээс одоо томоохон одоо Монгол улстай бий болгож байгаа зүйл энэ юм болов. За яг бусад хэсгээр бол яг нэг орон сууцтай холбогдоод эхэлж байгаа хэсгээр бол юм. За бусдаар ингээл тойруулаад ярих юм бол нэлээд олон зүйл байна. За одоо манай үйл хөдлөлийн салбарт энэ барилгын салбарт хөрөнгө оруулалт татах гэдэг асуудал сүүлийн үед маш их одоо анхаарлын төвд байна тий. Тэгэхээр гадаадын шитэр, дотоодын шитэр хүмүүс барилгын салбарт хөрөнгө оруулах нь нэмэгдсэн. Эсрэгээр харин тэр хүмүүсийн одоо нөгөө итгэлийг яаж олох вэ? Яаж тэр хүмүүстэй урт хугацаанд хамтран ажиллах вэ? Ганц төсөл дээр нэг хөрөнгө оруулалт татчихад орхих биш ингээд урт хугацаанд тууштай явмаар шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүсийн итгэл гэдэг асуудлыг яаж олж авч байна? Дээрээс нь тэр хүмүүстэй ер нь яаж хамтарч ажиллаж байна? Мөн одоо энэ дотоодын энэ барилгын төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс одоо юун дээр л анхаарах хэрэгтэй юм тий. Тэр талаасаа та байр суурь илэрхийлж ер нь барилгын компаниуд яг юун дээр алдаад байгаа тийм девелоперууд ч гэдэг юм. Ер нь тэгээ бүхэл бизнесийн ганц толгойн өвчин чи хөрөнгө оруулалт гэдэг шүү дээ тийм. За би нэг за 150 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэх гэсэн надаа нэг 30 тэрбум байгаад за яах вэ гэд тий. За мэдээж тэр чи өөрөө
төсөл эхлэх гээд концепц явсараа л бараг 10 тэрбум алга болчихдаг тий. Тэгээ эхлэхээр яг бидний ер нь бол одоо хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ноу хаус гэх юм бол ер нь бүгдээрээ л яг л энэ жишгээр л илүү их явж байгаа бах тий. Түрүүн ярьжсэн нөгөө дэж одоо юу гэдэг за миний хамгийн ярих сонирхолтой сэдвээсээ би эхлүүлчих. Борлуулалт байдаг байхгүй. Захиалга. За одоо манай орчин үеийн худалдаа авалтын зан төлөв бол илүү их эртнээс төлөвлөдөг болсон. За би одоо манай хүүхэд 6 настай, том хүүхэд маань 10 настай. За би нэг ойролцоогоор 3 жилийн дараа одоо 4 өрөө тий за нэг 150 м2 хэмжээтэй за ойролцоогоор одоо тэрбум төгрөгийн орон сууцнаа болно гэж төсөөлж байгаа хүн бол өнөөдрөөс ахуулаад одоо хөдөлгөөний хийж эхэлдэг байна. За энийг ч гэсэн нөгөө нэг одоо customer development гэх хэрэглэгчээ сургах, хэрэглэгчээ хөгжүүлэлтэн дээр бид нар бас айгүй их анхаардаг. Энэ юу гэхээр та өнөөдөр захиалга хийгээд захиалсан таны захиалга чинь ирээдүйд танд өгөөж болж очихоо зориулттай маа гэдэг зүйлийг хүмүүст ойлгуулж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт урт хугацаанд төлөвлөнө гэдэг нь өөрөө нөгөө биднэрт хөрөнгө оруулалт хийхээс гадна өөрийнхөө хөрөнгө оруулалтыг хамгийн урт хугацаагаар хамгийн одоо юу гэдэг юм магадгүй бид нар одоо өнөөдөр шууд хамгийн өндөр зээлийг аваад хамгийн өндөр нөхцлөөр явна гэдэг чинь өөрөө санхүүгийн хувьд бол нэлээд хохиролтой зүйл болчихж байгаа. За энийг ойлгуулсны үндсэн дээр худалдаа авагч девелопер хоёрын хоорондын зөв ойлголцлын үндсэн дээр одоо хөрөнгө оруулалт бол маш сайн босдог. Итгэлцэл үүсэх. Итгэлцэл үүснэ. За мэдээж нөгөө нэг одоо барилга өөрөө дөнгөж анх удаага барилга барьж байгаа ч юм уу. Эсвэл одоо ингээд яг нэг юм төслийнхаа талаар ингээд нэг юм бүдүүвч мэдээлэл жоон султай байвал мэдээж нөгөө итгэлцэл өөрөө үүсэхэд хэцүү болно. Гэхдээ одоо дэлхийн томоохон бүх одоо үйл хөдлөхүүд бол би ашиглалтанд оруулалт яаж ч жагаад би ашиглалтанд оруулж тэгж байгаа зарандаа гэсэн зүйлэр нь байдаггүй. Бүгдээрээ л төслийн явцдаа борлуулалт гэж одоо оршин сууж байгаа хүндээ нэгдүгээрт борлуулалт. Хоёрдугаарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүнд бас борлуулалт хийх гэж. За ингээд ийм хоёр төрлөөр ер нь бол бид нар яг энэ төслийн явцад хөрөнгө оруулалтаа босгодог баг. За гуравдугаарт хоёр дахь нь болохоор юу вэ гэхээр мэдээж нөгөө нэг барилгын компаниудын бас нэг айгүйх алддаг зүйл юу вэ гэхээр одоо энэ барилгын одоо банкны санхүүжилтээр айгүйх алддаг. Нэгдүгээр хит их өндөр төсөөлөлттэй. Эсвэл нөгөө нэг дунд нь ямар нэгэн эрсдлээ төсөөлөөгүйгээсээ болоод гуравдугаарт одоо яг тэр хамгийн ихний ярьсан хэсэг буюу борлуулалтын хэсэг маань өөрөө төлөвлөгөө маань буруу явснаас болоод банкны хэсэг дээр жоох унчих гаддаг нэг ихний тал нь. Нөгөө тал нь банкнаас зээл авахын тулд одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Айгүйх материал бүрдүүлж инээсээ айгүй хэцүү гэдэг. Уг нь бол тэр материал мэдгүй орчин үед бол энэ бол нэг тийм хэцүү зүйл бол биш болсон. Тайлан балансаа зөв гаргацдаг, би төслөө зөв үнэлцдэг тий. Тэгээд дээрэс нь би худалдаа авагчийн зөв одоо зах зээлийг зөв харж чаддаг бол зөв сегмент олж чадвал энэ өөрөө банкны зээл авахд тийм асар хэцүү зүйл. Банкнд зориулж биш тий. Тий, өөртөө зориулж би материал бэлтгэх хэрэгтэй осод байхгүй тий. Тэгэнгүүт одоо тэр банкны зээл маань өөрөө төгөлдрчөө сайжраад байгаа гэж байгаа нь одоо юу гэдэг ногоон санхүүжилт орон сууцны төслүүдийг тий одоо ногоон орон сууцыг санхүүжүүлж байгаа. Тэгэнгүүт ногоон одоо орон сууцны санхүүжилт рүү шилжихийн тулд мэдээж одоо бид нар энд ашиглагдж байгаа материалууд эко байгаа юу? Одоо арматурыг дахин боловсруулсан төмөр үү тий? Дээрээс нь энэ одоо паркетыг одоо байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн үү? Манай энэ барилга маань өөрөө дулаан одоо Улаанбаатар хот ч юм бол одоо баг хамгийн хүүтэн нийслэлүүдийн нэг багш шүү дээ тий. Тэгэхээр дулаан тусгаарлагч чадамжийг энэ материалаар хэр сайжруулж байгаа гэдэг зүйлээ бид нар өөрсдөө угаасаа л бид нар мэдээж барилга барихын тулд өөрсдөө бас тэр бүхнийг харж байгаа шүү дээ. Тэр мэдээлэлээ буцаагаад банкндаа л мэдээлэл өгчүүд уул нь ногоон зээл авах болгоно гэдэг нь өөрөө байгаа юм л өгөх гээд байгаа шүү дээ. Нэг их аимшигын хүнд зүйл бол огт биш шүү гэдгийг одоо би бас нөгөө салбарынхандаа бас ер нь хэлмээр санагдаад байна. Ингээл ажиглахад ер нь за ногоон зээлээр орч ингэж цаг хугацаа бас үрж яхаар гэдэг ийм яриа айгүйх байдаг шүү дээ. Одоо нэг юм жишээ зураг байдаг шүү дээ. Нэг ийм дөрвөлжин дугуйтай тэнгүүтээ үгүй та нарт бүрхэд дугуйчээс бид нар зав алгаа гэдэг шиг тий. Тэгэхээр нөө санхүүжилт яг энтэй ижилхэн зүйл. За гурав дахь зүйл нь юу гэхээр манайх гадны хөрөнгө оруулалтын дээр зүгээр миний мэдж байгаагаар бол нэлээх алдаад байгаа тохиолдол байдаг.
Мэдээж нөгөө долларын санхүүжилт ер нь одоо бараг 99%, 98%. За юаны санхүүжилт мэрс ирээд байх тийм. Дийлэнх нь долларын санхүүжилт гэдэг. Тэнгүү долларын санхүүжилтэн дээр бид нэр юун дээр алдаад байгаа гэхээр нөгөө нэгдүгüүрт нөгөө барилгын хурд өөрөө валютын ханштай шууд холбогдоо авчиж. Валютын ханш өөрөө барилгын материалтай холбогдоо авчиж. Одоо магадгүй юу гэдэг бид нар нийт худалдаа авч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ бараг 50-60% ер нь бол доллараар л худалдаа авалт хийж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө нэг барилгын одоо явцад долларын санхүүжилт өөрөө ямар байдлаар эрсдэл үүсгэж болохоор байна вэ гэдгээ бас сайн тооцоолохгүйгаас болоод нөгөө нэг харсан ч 3,000 төгрөгийн үнэтэй байсан тэнцүү байсан $1 маань одоо 2 жилийн дараа төсөл хэрэгжүүлэлт дууссан чинь 3,700 болсон. Хүүшээ би ч үдэн тест алаад байна гэсэн чинь буцаагаад зээлээ төлөхөр болсон чинь доллараар төлсөн чинь хүндрэлд орчлоо ш. Тэгээд энэ өөрөө санхүүгийн төлөвлөлт бүр маш чухал байгаа. За тэгээд уг нь бол яг зүгээр би жоохон халиад ярихад хамгийн сонирхолтой зүйл ярихад Монгол улсад одоо уг нь бол бид нэр одоо ингэж байгаа ш. Нөө бонд гэдэг зүйлийг эсвэл одоо за хувьцаа одоо мэдээж манай салбар нэгттэй компаниудаас бас бонд хувьцаа гаргасан компаниуд бас хэд байна, бас амжилттай явж байгаа ч байна. Тэгээд харахаар бас бонд буюу богино хугацааны санхүүжилт бас их сонирхолтой. Тий. Энэ өөрөө нөгөө зах зээл дээр бас их хэмжээний мөнгө бас эргэлдэж байгаа. Энтэй холбоотойгоор бас тэр мөнгийг бас зөв татан төвлөрүүлэх сонирхолтой. За бондын хэсэг маань бас нөгөө ярилцлагын ихэнд хэлжсэн шүү дээ. Манайх бас бонд гаргасан тэр маань бас амжилттай, иргэн төлөлт маань амжилттай явж байгаа. За тэгээд дөрөв дэх тал нь юу вэ гэхээр тухайн зах зээл дээр одоо юу гэдэг магадгүй хадгаламж байршуулдаг ч юм уу те эсвэл одоо өөр ямар нэгэн хувьцаа худалдаа авдаг ч юм уу. Тиймэрхүү хөрөнгөтэй зах зээл рүүгээ үл хөдлөхийг одоо хэрэг ашигтай вэ гэдгийг бас ойлгуулж хэрэгтэй болчиход байгаа. Магадгүй би зүгээр нэг үйлчлэгээний талбай ч юм уу орон сууц худалдаа авах нь өөрөө би хэрэг эрсдлийг тойрон гарч идэг вэ? Түрээслүүлэхэд ямар боломж байдаг вэ гэдгийг үзүүлэх. Одоо энэ дэр нэг жишээ татхад Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа орон сууцны төслийн метр квадратын үн ирээдүйд Солонгос хэрэгжиж байгаа орон сууцны метр квадратын үн хоёр ер нь зэрэгэлдээ ирэх харагддаг. Ирэхээр харагддаг тийм. Яагаад вэ гэхээр бидний одоо ингээл ашиглаж байгаа бүх материал импортоор орж ирж байгаа. Дээрээс нь одоо юу гэдэг одоо бид нар Японы Тото тий одоо юу гэдэг Германы Векач гэдэг юм уу те тэдгээр брэндүүдийг ашиглаж байгаа. Солонгост яг надтай адилхан брэнд ашиглаж байгаа орон сууцанда. Тэгээд Солонгост юу арай өндөр байх вэ гэхээр ажилтны зардлын өртөг өндөр байгаа юм. Хоёрдугаарт газар өртөг өндөр байгаа байхгүй. Буцаага Монголд болохоор тээвэр бид нар чинь далаагаар тээвэрлдэггүй. Тээвэрлэлт төвөгтэй байгаа. Хоёрдугаарт болохоор бинтэж нөгөө нэг хөгжиж байгаа улс болохоор нөгөө инфляцийн зөрүү гэдэг зүйл байна. Тэгээ ингээд бодоод үзэхээр нэрээ Солонгост зарагдаж байгаа 3,000 1 м квадрат $3,000 үнэтэй бол манайд ч $3,000 байхаар харагдаж байна. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс алстаа ашигтай юу гэх юм бол ашигтай харагдаж. За ингээд нөгөө ярьж байгаа зүйлс маань яг ингээд юм хөрөнгө оруулалтыг ийм талаас татах боломжууд байна гэдгийг одоо салбар нэгтээ нөхдүүдтэй уриалахаар байна тий. Одоо яг салбарын хүмүүсээс гадна нөгөө үл хөдлөлт хөрөнгө оруулахыг өсөж байгаа тийм одоо хэсэг бүлэг иргэд бас байгаа тий. Аж ахуй нэгжүүд ч юм. Тэр хүмүүс ч гэсэн одоо яг зөв ухаалаг төсөлтөө зөв ухаалаг байдлаар хөрөнгө оруулж чадвал бас үр өгөөж нь илүү өндөр байдаг тий. Үл хөдлөлт гэдэг чинь өөрөө зогсолтгүй гэж өсөн нэмэгдэж үн цэн явж идэг тий. Тэр өсөн нэмэгдэх үн цэнийг бол девелопер компаниуд бол бий болгох өгчтэй. Тэгэхээр зөв девелопер компанийхаа зөв төслөөс зөв ухаалаг хөрөнгө оруулалт хийжэл тэр хөрөнгө оруулсан хүндээ өгөөжл өндөр байдаг. Яг зөв. Тэр үнцгийг одоо хүмүүстээ сайн ойлгуулахгүй бол мөнгөө нөө банкнд ч юм уу, банк ост ч юм уу эсвэл ингээд бонд худалдаж аваад явж байгаа бас нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа бас боломж байна гэдгийг ухаажуулах хэрэгтэй юм шүү тийм девелоперууд. Тэгэхгүй хэрэглэгчээ бэлдэх гэх юм уу бас нэг талаасаа тийм хэрэглэгчээ бэлдэж нөгөө талдаа санхүүжилт бас нэг тодорхой хэсэг болж солонгорч орж ирдэг. Тэр нөгөө талдаа девелопер компани ч гэсэн одоо анхнаасаа тодорхой хэсгийг нэг хөнгөлтэй нөхцлөөр одоо хөрөнгө оруулалт татах нөхцлөөр ингэж талбайгаа ярилцдаг тийм системийг бий болгодог ч юм уу те. Тэрний эцэстээ нөгөө хүндээ жийлтэй өөрсөндөө жийлтэй эрслэж чаддаг. Тийм байвал зүгээр юм болов уу гэж бодох юм. Одоо тэгээд
компани болгон бас харилцаа адилгүй өөрсдийн санхүүжилт босох тактиктай тий аргатай байдаг. Тэрэндээ нэг нэвтрүүлэл бас зүгээр болов гэж бас бодож байна. За тэгээд одоо бидэд маань одоо бидээсээ арга хэмжээ одоо сарын дараа болох чинь 5 сарын 30-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд. За энэ арга хэмжээнд маань бол одоо Монголын салбартаа манлайлж буй групп компаниуд бол одоо бүгд оролцсон. За мөн бусад одоо салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа барилгын гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч компаниуд бол нэг доор ингээд чуулаад одоо бизнесийн network conference гэж бид нар нэрлэж байгаа. Тэгэхээр бизнесийн network хийнэ. Хоорондоо хамтран ажилланаа, хоорондоо уулзаж учрнаа, хоорондоо танилцсанаа тий. За магадгүй тэнд нэг төсөл хэрэгжүүлэгч байгаа нэг хүн нэг аж ахуй нэгж магадгүй нэг зураг хэлгэцээ одоо яг яах гэж байгаа мэдэхгүй хүмүүс байвал ирээд ингээд салбарын мэрэгчлэтнүүдээс ингээд зөвлөгөө аваач. Тэр боломжийг бол бид нараас олгож байгаа. За мөн энэ санхүүжилтийн схем талаас зөвлөгөө аваач. За барилгыг зүгээр ингээд барьчдгийн бишээ бас тий. Нааны маш урт хугацааны олон төлөвлөлт үе шатуудаа явдаг. Тэр үе шатуудыг бас ингээд тодорхой хэмжээнд ойлгоод жижигч гэлтгүү томч гэлтгүү төслүүд дээр тодорхой төвшөнд одоо хэрэгжүүлэл оновчтой юмаа гэдэг байдлаас бид нар бас хүмүүстээ үнсэн өхийн тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Нөгөө талдаа салбарын энэ одоо нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлж буй групп компаниуд өөрсдөө тодорхой хэмжээний туршлага, сорилтоо яах нь яриад одоо маш өөрөө хэллээ шүү дээ. Мандала 360 65 төслүүд ингээд 5 6 жил болж байна. Гэдэг чи одоо маш их хэмжээний одоо эрсдлийг өөрсдөө авна туулаад ингээд ард нь гарч чинь тий. Энэ нь өөрөө ямар эцэг үнцнийг өгöd байгаа юм гэдэг асуудлуудыг ингээд ярих тийм хэмжээний арга хэмжээ болно гэсэн. Тэгээд энэ дээр бас одоо Монкон констракшны хамт олон оролцож бид эдтэй санал бодлоо хуваалцаж дэмжин тусалж бас энэ бусад компаниудаа үлгэр дуурайл болжод талархаж байна. За энэ арга хэмжээтэй холбоотойгоор та ер нь одоо өөрийн байр суурь илэрхийлвэл ер нь юу гэж харж байна? Ер нь одоо энэ арга хэмжээний ач холбогдлыг ер нь юу гэж бодож байна? Бусад энэ салбарын хүмүүстэй бас юу гэж ер нь уриалмаар байна? Тийм, ер нь одоо юу гэдэг юм яг төслийн хөгжүүлэлт, төслийн менежментийн талаар ч гэдэг юм уу те эсвэл бүр эсэргээрээ хөгжүүлэгчийн талаар одоо яг ийм ярилцлага форум бол нэлээд бага байдаг. Ер нь их цөөхөндөө ер нь тэгэхээр яг энэ чиглэлийн форум бол бидний хувьд бол бүр нэн шаардлагатай байгаа тий. Одоо хэрвээ үйл хөдлөлийн чиглэлээр, барилгын чиглэлээр магадгүй төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр үнэхээр явах гэж байгаа бол яг таны саяны хэлж байгаа зүйлсийг номер 1-т даван туулах хэрэгтэй. Тэгэхээр манай Монкон групп, Монкон констракшны зүгээс бол уриалга бол бүгдээрээ хамтдаа мэдээлэлээ солилцъя. Нөгөө өөрийнхөө талбартаа өөрийнхөө зоондоо байхаас илүүгээр нэг нэгэндээ мэдээлэлээ солилцъя. Мэдээж яг Монкон констракшн компани 365 төслөөрөө оролцож байгаа ч гэсэн бусад бас оролцож байгаа төслүүдээсээ бид нар бас мэдээж тэр өдөр ноу хавыг хуваалцах, ойлголцох гэж юу н очих болов. Тэр чинээгээр ч гэсэн бид нар чадах чинээгээр бусад салбар нэгт хамт олондоо бас тэ одоо бид нар чинь одоо нэг л зах зээл дээр л явж байгаа шүү дээ. Тэгэхээр бас аль болох аль чадхаараа бас ноу хаваас хуваалцах гэж бас хичээх болно л гэдэг одоо хэлмээр байна. Тэгээд цаашдаа бас яг иймэрхүү арга хэмжээг бас давтамжийг олон болгож, жил болгон уламжлал болгож, дээрээс нь магадгүй нэг юм одоо нэг юм хилцүүлэг клубч гэдэг юм уу тийм байдлаар бас та бүхнийг хөгжүүлээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр энэ салбарт бас яг нэг ийм чиглэлийн одоо мэрэгжилтэн бас бэлтгэх одоо шаардлага хэрэгцээ бол бас нэлээх байдаг. Одоо ингээл анзаархад одоо хөрөнгөний эзэд буюу үүсгэн байгуулагч нар яг энэ дээр ингээл нэг анхт ингээл нэг тархи агшилгаал нэг өөрсдийнхөө бодоол тэгэл яг нэг юм ер нь ингээ анзаарах юм бол барилгын компани эзэдийн л ер нь өөрийнх нь ноу хав шингээл тэгээд нэг за ноу хав дотроос нэг амжилттай явж байгаа нэг арай дэшээ гараад амжилт муутай явж байгаа нэг юм жоохон нэг юм бартаа ихтэй яваад тэгжил явж гарч байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр яг энэ чиглэлийн одоо залуучуудыг бэлдэх одоо ажлыг бол та бүхнийг бас илүү их хийж бүтээгээсээ бидний хувьд ч гэсэн одоо тийм ажлын байр, тийм оронтой, тийм чиглэлийн одоо мэрэгчлэлтэн магадгүй зөвлөхүүдийг бол бид нэр одоо нээлттэй хүлээж авнаа л гэдгийг одоо хэлмээр байна да. За баярлалаа. Тэгээд манай арга хэмжээ маань бол Монголын барилгын инженеруудын холбоо
болон интеллект компаниар хамтарч зохион байгуулж байна. За арга хэмжээг дэмжиж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим барилгын ассоциац Монголын зурагчдын цогцлын холбоо гэх мэт одоо мэргэжлийн болон бизнесийн холбоодууд бүгд дэмжиж орж ирж байгаа гэдгээр онцлог. За мөн бусад одоо энэ арга хэмжээнд дээр одоо хуулийн компани, санхүүгийн компани, зураг төслийн компани, одоо төслийн болон бизнес хөгжүүлдэг компани, за бусад энэ даатгалын болон бусад холбогдох энэ зөвлөх үйлчилгээний компаниуд бүгд цуглаж байгаа. Тэгэхээр тэр компаниудаас одоо нэг дор зөвлөгөө авах боломжийг бас бид нар олгож байгаа. Тэр инженеэр бол төсөлтэй газартай хүмүүс л ирээд бүх хүмүүстэй уулзаад уулзраад зөвлөгөө авч нэг талаасаа нөгөө талаасаа салбартаа манлайлж буй мундаг экспертүүдээс зөвлөгөө авах одоо уулзаж ядаж одоо төслөө харуулах гэдэг чинь өөрөө маш том одоо үнцэн шүү дээ. Тэр талаасаа бас бид нар аль болох хүмүүст хүртээмжтэй байлгахын тулд ер нь хичээж хамтран зохион байгуулад явж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээг бас одоо барилгын салбарын бүгд тодорхой хэмжээнд оролцоод захирлууд нь бол оролцож чадахгүй маягт төлөөллүүдэд оролцуулаад ингээд хамтраад дэмжиж нэг өрөө нэг үдшийг одоо хамтдаа одоо салбарынхаа бизнес хөгжлийг ярилцаад девелопер компаниудынхаа оролцоог ярилцаад төсөл хэрэгжүүлэгч компаниудынхаа туршлагаа ярилцаад өнгөрүүлвэл их үр дүнтэй юм болов уу гэж бас бодож байна. Тэгээд та бүхэнд ажлын болон одоо уран бүтээлийн юм уу те бас энэ барилга гэдэг чинь нэг талтай маш сайхан бүтээгдэхүүн гаргаж байгаа те. Тэгэхээр амжилт хүсье. Тэгээд хойш салбарын бүтээн байгуулалтанд одоо амжилттай оролцож илүү их сайхан бүтээн байгуулалтыг хийх болтугай. За барилгын бол доошоохоо те газрын гүн рүү хамт дээшээгээ тэнгэрүүд бол тэмүүлсээр л байгаа. Тэгэхээр Монгол улс ч гэсэн адилхан тэгж явах. Хамгийн гол нь салбартаа манлайлж буй групп компаниуд бол илүү хариуцлагын хөрөнгө урт хугацааны хөрөнгө оруулалт хийх замаар одоо энэ сайхан бүтээн байгуулалтуудыг хийж байгаад бол одоо маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэндээ амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээ бас өнөөдөр бидний одоо юу гэдэг өнхөн хэдэн жилийн бас туршлагыг бас бусдаагаа хуваалцах боломжийг олгосон та бүхэндээ бас маш их баярлалаа. Тэгээд дэж нөгөө арга хэмжээнд дээр бүгдээрээ уулзъя. Тэгээ аль болох бүгдээрээ юу гэдэг салбар нэгтэй залуучууд, салбар нэгтэй ах эгч нар, салбар нэгтэй ахан дүүсийгээ бас бүгднийг өрж байна. Тэгээд бүгдээрээ нэг дор чуулаад бас нэг ярилцаад үзье. Бас бид нар бөөнөрөө чуулаад ярилцаад үзэхээр бас ямар үр дүн гаргаж чадах вэ гэдгээ бас хэдүүлээ бас харцгаая. Тэгээд тэгж уриалмаар байна. За тэгээ маш их баярлалаа. За За явж хэлсэн.